За өнөөдөр өвчин ба арга бэлэг гэсэн энэ сэдвээр ярих гэж байна. За тэгэхээр ер нь одоо арга бэлэг гэж юу юм бэ гэдэг ийм асуулт зарим хүмүүст байж магадгүй. Ер нь Монголын уламжлалт санаа ухаанд энэ арга бэлгийн онолыг хамгийн их чухалчилж үздэг. Ер нь одоо уламжлалт санаа ухаанд байдаг бүхэл өвчнийг халуун хүйтэн гэсэн хоёр ангилалд ангилж үзэж болно гэдэг. Тэгэхээр энэ халуун хүйтэн хоёр төрлийн өвчин гэдэг бол энэ арга бэлгийг бас илэрхийлдэг. Ер нь бол халуун өвчнүүд аргын өвчнөд ордог, хүйтэн өвчнүүд бэлгийн өвчнөд ордог. За ингээд энэ арга бэлэг гэдэг зүйлийн утга санаа юу юм бэ гэхлээр одоо энийг ийм хоёр зөрчсөн юм загсаар бэлэгддэг штэ тий. Энэ хоёр загс юуг илэрхийлж байгаа юм гэхээр альва нэг бүхэл цоллог зүйл бол эсрэг тесрэг хоёр зүйлээс нэ. Энэ эсрэг тесрэг хоёр зүйлийг нь бид арга бэлэг гэж төлөөлүүлж авч үзээ ба. За гэлээ гэхдээ энэ хоёр загсны ингээд нүдийг харахаар цагаан загсных нь нүд нь хар загсных нь нүд нь цагаан байдаг. Энэ ямар утгатай юм бэ гэхээр аргын дотор бол бэлэг оршноо, бэлгийн дотор арга оршноо гэсэн утгасна. Өөрөөр хэлбэл арга дангаараа оршно гэсэн үг, бэлэг дангаараа оршно гэсэн үг биш. Аргын дотор бэлэг оршин, бэлгийн дотор арга оршин гэсэн ийм утгасна. За ингээд арга бэлгээр ер нь байгаль дээр бидний амьдрал дээр байгаа бүхэл зүйлийг төлөөлүүлж авч үзэж болно. Жишээлх юм бол эрэлтэй гэгээтэй өдөр гэдэг бол аргадаа ордог. Тэгвэл хав харахгүй шүн бол бэлэг чанартай орж явдаг. За нар сараар төлөөлүүлээд аваад үзэхэд нар бол аргын чанартай, харин сар бол бэлгийн чанартай байдаг. Тэгээ энэ мэтчлэн ер нь бидний хүрээлэн байгаа бүхэл зүйлүүдийг аваад үзэх юм бол ийм эсрэг тесрэг хоёр мөн чанараас бүрдчихэд бид нар одоо жишээлх юм бол ямар зүйлийг том гэж ойлгох юм бэ гэхэлэр жижиг зүйлтэй бид нар харьцуулаад энэхэр нь том гэж байгаа юм, энэхэр нь жижиг гэж байгаа юм гэж ойлгож байна тий. Тэр ихтэл бидний амьдрал дээр болж байгаа зүйлийг хүртэл тийм ээ. Жишээ нь жаргал зовлон гэдэг аваад үзэхээр хүний амьдралд бол жаргал зовлон гэсэн энэ хоёр зүйл хоёулаа байна. Тэгэхээр энэ хоёр эсрэг тесрэг юм шиг боловч энэ хоёр зүйл бол хоёулаа байж иж бидний амьдрал оршин тогтнож байна. Тийм учраас ертөнцийн дээрх юм болгон бол энэ арга бэлгийн шүтэлцээнд оршдог юм а гэсэн ийм утгаснаа байна. За тэгэхээр бидний одоо оюун ухааныг аваад үзэх юм бол ер нь бол ил ухамсар, далд ухамсар гэсэн нэг юм хоёр зүйлийн тухай яриад байгаа. Тэгэхээр ил ухамсар буюу бидний одоо ухамсарт оюун ухаан. Бидний ухамсарт оюун ухаан гэдэг маань ер нь одоо төрсэн цагаас хойш хизээнээс хойшхыг та өөрөө санаж байгаа. Тэр чинь таны ил ухамсар. Жишээ нь бид нар одоо 5 настай хад надад ийм зүйл тохиолдож байсан. Би 10 настай байхдаа аав ээжтэйгээ тийшээ явж байсан. 16 настайдаа би их сургуульд орж исэн. 20 настайдаа би одоо их сургууль сурж илаа. Математик, физик үзэж илаа. Тэр хичээлээс би ийм зүйл сурлаа гэдэг чинь юу юм бэ гэхээр бидний ухамсарт оюун ухаан буюу ил ухамсар. Тэгэхээр энэ ил ухамсар гэдэг зүйл бол бид нар ухаан орсон цагаас ахуулаад өнөөдрийг болтол энэ амьдралынхаа цаг хугацаанд бидний одоо сурж мэдсэн, туулж амьдралаараа мэдэрсэн энэ бүх зүйлүүдийг бол бид нар өөрсдийнхөө ил ухамсартаа хадгалж идэг. Далд ухамсар гэж юу юм бэ гэхлээр бид нар одоо нэгсэн учрыг нь мэдэхгүй гэхдээ тодорхой хэмжээнд бид нарт ийм мэдрэмжийг өгч идэг зүйл. Жишээлх юм бол та ингээд урд нь ерөөсөө очиж байгаагүй газараа очиж байгаа хэрнээ нэг юм танил юм шиг. Тэгэхээр энэ ухамсарт оюун ухаанаараа бол та жишээлх юм бол одоо Америкт ерөөсөө очиж үзээгүй. Гэтэл ингээд очиод үзтэл нэг юм танил юм шиг. Тэгэхээр энэ маань таны ил ухамсарт чинь бол та энэ ил ухамсарыг мэдээгүй боловч таны далд ухамсарт энэ мэдээлэл байж байгаа байхгүй. Эсвэл нь та ингээд ерөөсөө уулзж байгаагүй хүнтэй анх удаа уулзж байгаа хэрнээ тэр хүнтэй хизээний танил юм шиг мэдрэмж тийм. Энэ чинь юу юм бэ гэхээр таны ил ухамсар биш далд ухамсар чинь ажиллаж байгаа гэсэн үг байхгүй юу. Эсвэл ингээд амьдрал дээр янз бүрийн нөхцөл байдал ингээд тохиолдонгууд танд урд нь яг ингээд тохиолдож ирсэн юм шиг яг нэг хятадад байгаа юм шиг тийм мэдрэмж төрж идэхтэй. Тэгэхээр энэ бол энэ далд ухамсар гэдэг зүйл бид нарт байдгаа гэдгийг илэрхийлж байгаа юм зүйл. Бид нарт бас ер нь нэг зүүн совин гэдэг зүйл байдаг шүү дээ тий. Заримдаа бид нар ингээд нэг юм хийх гээл тэнгууд цаанаас ингээд зэний хийгээд хэрэггүй юм шиг санагдал тий. Эсвэл одоо юу гэдгийг нэг ингээд тавын болох гэдэг юм шаада гэсэн нэг юм зүүн совин төрөнгүүд үнэхээр нэг тав үзэл тохиолдох ч юм уу тий. Тэгэхээр ийм одоо
ил хумсар буюу бидний хумсарт оюухан гэдэг нэг зүйл бидэрт байхад энэс гадна алт хумсар гэсэн нэг юм зүйл байгаа юм. Тэгээд энэ ил хумсар, далд хумсар хоёрыг бас арга бэлгээр ингэж хянаж үзэж бодож байгаа. Жишээлх юм бол ил хумсар буюу бидний одоо энэ амьдралдаа туулж мэдээж суралцаж олж авж байгаа энэ ил хумсрыг бол агын талд нь хэлж үзэж болно. Харин далд хумсар бол бэлгийн талд ангилж үзэж болно. Энд би нэг өнгөсөн уулын зураг тавьсан байгаа. Энэ юу хэлж байгаа юм бэ гэхлээр бид нар ингээд далай дээр явж байгаад нэг мөсөн уултаа таарлаа гэж бодъё. Тэгэх юм бол энэ мөсөн уулын ил харагдаж байгаа энэ хэсэг бол далд харагдаж байгаа энэ хэсгээс хамаагүй жижигхэн. Өөрөөр хэлбэл далай дээр ил харагдаж байгаа тэр уул бол жинхэнэ одоо тэр мөсөн уулынхаа магадгүй одоо 4-1 ч юм уу 5-1 ч юм ийм жижигхэн хэмжээтэй байдаг гэсэн. Тэгэхээр бидний энэ ил далд хумсрыг аваад үзэхээр ил хумсар бол яг одоо энэ мөсөн уулын ил харагдаж байгаа шиг юм өчүүхэн жижигхэн хэсэг нь. Харин ил хумсар гэдэг бол энэ далайн гүнд орж байгаа бидний нүдэнд харагдахгүй байгаа. Тэр одоо мөсөн уулын дорол хэсэгтээ ижилхэн далд хумсар бол яг ийм байдалтай орж идэг. Тэгээ бидний энэ далд хумсар гэдэг бол маш хүчтэй зүйл байдаг. Хүн далд хумсрынхаа хүчийг ашиглаж амьдрах юм бол ер нь энэ амьдрал дээр маш их амжилттай байж чаддаг. Одоо сүүлийн үед бол ер нь ингээд амжилтанд хүрсэн улс төрийн хувьд одоо бизнес эдийн засгийн хувьд тийм ээ өндөр амжилттай явж байгаа энэ хүмүүс бол тодорхой хэмжээнд дандаа өөрийнхөө энэ далд хумсрыг ашиглаж амжилтанд хүрсэн хүмүүс байдаг. Тэр хүмүүс маань шууд ингээд би далд хумсраа ашигласан гэж хэлэхгүй ч хэлээ гэсэн тэр хүмүүсийн ингээд яриад байгаа зүйлийг ингээд сонсох юм бол энэ хүн бол өөрийнхөө далд хумсрыг тодорхой хэмжээнд ашигласан юм байна гэдэг нь бол өөртөө түүхээс харагдчихэдэг. Тэгэхээр өнөөдөр би арга бэлэг ба хүчин гэдэг энэ одоо танилцуулгаар тав хүнд юу хэлэх гээд байгаа юм бэ гэхлээр бидний энэ далд хумсар гэдэг энэ зүйлийг бол бид нар өвчнөө илэршүүлэхэд ашиглаж болох юм гэдэг одоо ийм нэг санууд төвшүүлээд тав хүнд хүргэх гээд байгаа юм. Тэгээд энэ далд хумсар гэдэг зүйл бол энэ мөсөн уулдаа зөөрлж байгаа нь далд мэдэгдэхгүй юм шиг хэрнээ энэ бол бидний энэ ил хумсраас хумсарт оюуханаас бол маш олон дахин хүчтэй байдаг юм гэдэг одоо тав хүнд ойлгуулахын тулд энэ зургийг ингэж оруулсан байна. За тэгэхээр өвчин одоо туслаа хүн. Тэгэд энэ өвчний шалтгаан юу юм бэ гэхээр би бас түрүү чинь лекцүүдээр орсон. Өвчний шалтгаан гэдэг бол хүний одоо сэтгэл зүйтэй холбоотой. Өвчний шалтгааныг холын шалтгаан, ойрын шалтгаан гэж ангилж үздэг. Холын шалтгаан бол марг буюу мунхаг сэтгэл. Ойрын шалтгаан бол энэ марг буюу мунхаг сэтгэлээс үүсэж байгаа уур, мунхаг, тачаангу гэсэн энэ гурван сэтгэлийн хөдөлгөөн байгаа. Тэгээ энэ лекцүүдийг сонсоогүй хүмүүс байгаа бол бас энэ түрүүчийн 2 ч удаагийн лекц байгаа. Бас нөгөө YouTube сувг руу орох юм бол пэйж руу орох юм бол хүчний шалтгаан юу вэ гэдэг шан уншсан бас нэг юм 15 минут орчмын лекц байгаа. PowerPoint-ийн ингээд яг одоо харуулж байгаа шиг ийм слайд харуулсан. Тэгээ тэндээс энэ хүчний шалтгааны тухай бас мэдэх тийм бүрэн боломжтой байгаа. Тэгээд энэ сэтгэл зүйн шалтгаанаас болоод хүн ерөөсөө өвчин тусч байна. Гэтэл бид нар болохоор өөрийнхөө сэтгэл зүйтэйгээ ерөөсөө холбож ойлгохгүй ингээд дараад би өвчин тусчлаа. Эсвэл нь ямар нэг одоо вирусын халдвар авчлаа. Эсвэл бактерийн халдвар авчлаа. Тэгээ би өвчин тусчлаа гэж ойлгоод байгаа байхгүй. Гэтэл үнэн хэрэгтээ энэ өвчин гэдэг зүйлийн яг одоо мөн чанар шалтгааныг аваад үзэх юм бол энэ бол бидний сэтгэл зүйн одоо тэнцвэргүй байдалтай холбоотой. Гомдол, хатаачдөө одоо ямар нэгэн тав үзэл болчих вэ гэсэн айдас эдгээр юм сэтгэлийн хөдөлгөөнүүд хүнд удаан оршихороо юу гүйцэтгэв юм бэхээр өвчин гэдэг зүйл үүсгэв. Дэмж учраас манай ард түмэн юу гэж ярьд юм бэхээр хүн сэжгээр өвдөж сүжгээр эзэрнэ гэж ярьд. Хүн ингээл яана хажууд хүн ханаад би ханаа төрчихөйтэй гэж бодгоод тэр хүн сэжгэлж байгаа хгүй. Тэр сэжгэлж байгаагийн цаана юу юм бэхээр тэр хүний сэтгэл. Тэгвэл энд нэг сайн юмч байдаг гин энэ сайн юмчид үзүүлээд би идэх чинь. Эсвэл энэ нэг үнэтэй их сайн юм байдаг гин шүү. Энэ нэмийг аваад уучи. Энэ нэмийг авч уусан хүмүүс идгээд ин гинэ гэдэг ийм яриаг сонсонгууд хүн тэрийг авч угаад итгээд аахгүй. Тэгэхээр яаж юм гэхээр энэ сайн юм. Эсвэл энэ сайн имлэг гэдэг юм чинь шүтээд байгаа аахгүй. Тэгээ сүжиглээд байгаа. Тэгэхээр энэний цаана юу юм бэ гэхээр бас л тэр хүний сэтгэл байгаа. Тэгээд энэ эмчилгээг би
бас ингэж юу гэж одоо хувааж үзэж болох юм бэ гэхээр аргын чанартай имчилгээ, бэлгийн чанартай имчилгээ гэж бас хоёр ангилж болох юм байна гэж ингэж ойлгоод байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ талаараа би та бүхэндээ ингээд жохон дэлгэрүүлээд яриад өгье. За аргын талын имчилгээ гэж юу хэлж байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл одоо эмч бол анагаах ухааны боловсролыг эзэмшээд одоо ихэмч болохын тулд 6 жил сураад ингээд төгсөж байхад бол тэр хүн дандаа одоо аргын талын имчилгээнүүдийг сурдаг. Энэ хүний өвчнийг өвчний үед ямар шинж тэмдэг илэрдгийг, тэрэн дээр нь тулгуурлаад ямар онцлогоо хийх юм, лабораторийн ямар шинжилгээнүүд хийх юм, багжийн ямар шинжилгээнүүд хийх юм. За тэгэл одоо энэ хүнд энэ өвчнийхэн нөхцөл байдал, үе шат, энэ хувь хүний онцлог дээр нь тулгуурлаад ямар эмийн эмчилгээ бичих юм, ямар одоо тариад тарих юм. Тэгэл одоо физик эмчилгээ, бусад өөр ямар төрлийн эмчилгээ зохимжтой байгаа юм тий. Их мэдчлэн энэ бүх эмчилгээнүүд бол аргын талын эмчилгээ. Яагаад гэхээр энэ олж авч байгаа мэдлэг нь өөрөө аргын чанартай мэдлэг учраас эндээс төрж байгаа хийж байгаа тэр эмчилгээнүүд бол бүгд аргын эмчилгээнд орно гэж ингэж ойлгоод байна. Бэлгийн талын эмчилгээ гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр энэ бол бидний одоо анагаах ухааны орчин үеийн боловсролоор эзэмшээгүй тийм ээ одоо арай өөр төрлийн нэг юм эмчилгээ байгаа даахгүй. Гэхдээ анагаах ухаан бол тодорхой хэмжээнд биснэг энэ бэлгийн тал руу яваад байгаа. Тэрний юм гэхээр 1950-ад оноос хойш сэтгцээс гадалтай биеийн юм өвчнүүд байдаг юм байна. Гэт энэ өвчнүүдэд психосоматик өвчнүүд гэж нэрлээд нэг юм бүлэг өвчнүүд гаргасан. Тэгэхээр Европ анагааханд бол ингээд тодорхой нэг бүлэг өвчнүүдийг хүний сэтгцээс үүдэлтэй гэж утсан байхгүй. Тэгвэл уламжлал анагааханд бол бүхий л өвчний шалтгаан бол марг буюу мухаг сэтгэл тэрнээс үлж аваар мугадж байгаа холбоотой гэж авч үзэж байгаа нь ерөөсөө бүхий л өвчин хүний сэтгэл зүйтэй холбоотой. Тэгээ өнөөдөр одоо ингээд өвчлөл маш их байгаад ингэнгүүт чинь хүмүүс ярьж штэ тий одоо нийгмийн стресс бохимдол их байна. Энтэй холбоотойгоор хүмүүс маш их өвдөж байна гэлтэй. Тэгээд одоо энэ нөхцөл байдал дээр бол энэ аргын талын эмчилгээнүүдийг их одоо шаардлагатай үед мэдээж хэрэглэнэ. Гэхдээ тодорхой хэмжээнд энэ бэлгийн талын эмчилгээг барьж авал бас их үр дүнтэй байгаамаа. Тэр нь юу юм бэ гэхээр хүний одоо далд тухамсар дотоод хүчээ ашиглаж өөрийгөө эмчлэх нэг юм арга байгаа таахгүй. Тэгээд яг одоо энэтэй холбоотойгоор би сая 11 сарын 4-нд нэг хөтөлбөр эхэлсэн. Энэ нь болохоор дотоод хүчээрээ илаарших гэдэг нэртэй. Таны дотор ямар хүч байгаа юм? Таны одоо далд тухамсрын хүч гэж юу байгаа юм? Тэрийг ашиглаад та яаж эдгэрэх юм? Эдгэрэх ямар боломжууд байгаа юм? Орчин үеийн одоо шинжлэх ухааны талаас ямар баримт бодлогоуд байгаа. Тэгвэл уламжлалж ирсэн одоо энэ мэдлэг тий зан үйл зүрцсэн үг тий одоо биднээс ингээд өвдөцс маань уламжлуулж ирсэн энэ мэдлэг ухаан дотор юу байгаа юм бэ гэдгийг ингээд нийлүүлээд энэ дотоод хүчээр илааршгүй гэдэг энэ хөтөлбөрөөр бий болгоод ингээд явж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ аргын талын юмыг бол хамтдаа сайн ингээд хийгээд байгаа. Одоо ингээд хүн жишээ нь хүчин тусгаад тийм эмнэлэгт очиод ямар эмчилгээ хийх юм, тэр эмчилгээ энтрийг хийлгээд ингээд цаг заваа хөрөнгө мөнгө зарцуулаад ингээд явсан ч гэлээ гэсэн тэр өвчин идэхгүй дахин ингээд сэтрээд ах. Мөн одоо дахин сэдрэхтэй өмнөхөөсөө биеийн байдлын шумуудах. За тэгээд одоо хамгийн төгсгөл рүү нь бол ингээд хавдар хэмцлэн өвчин тусч байгаа. Ийм тохиолдолд бидний эргэн тойронд маш их байгаа даа. Тэгээд энэ дээр бол юу их тусалж юм гэхээр ерөөсөө хүн өөрөө өөртөө ажиллах, өөрийнхөө хумсартайгаа өөрийнхөө дотоод хүчтэйг ажиллах нь маш их чухал байгаа даа. Тэгээд энд одоо зориулаад энэ дотоод хүчээр илааршгүй гэдэг 21 хоногийн хөтөлбөрийг би болгосон. Тэгээд би эх 7 хоногт буюу 11 сарын 19, 20 орой 19 цагаас нэг 2 хоногийн үн төлбөргүй хичээл зарлах гэж байна. Тэгээд бас олон хүмүүс за тэр дотоод хүчээр илаарсан гэхээр одоо яг яах юм бэ? Ямар одоо хүч байгаад байгаа юм бэ? Далд тухамсрынхаа хүч гэж юу гэлээд байгаа юм? Тэрийг би өөрөө яаж ашиглах юм гэдэг одоо ийм асуултууд зүй ёсоор төрж байгаа. Тэгэхээр би тэр болгонд зүгээр ингээд нэг амаараа тэгдэйн шүү гэдэг хэлхээс илүүтэй яг та бүхэн ингээд өөрийнхөө биеэр мэдрэх нэг тийм 2 хоногийн ийм одоо бүх нийтэд нээлттэй ийм хичээлийг зарлая гэж бодож байгаа. Тэгээд 19 20-нд оролцох хүсэлтэй хүмүүс маань яг энэ дотоод хүчээр илааршгүй
2 гэсэн нэртэй 2 хоног гэсэн нэртэй Facebook-ийн хаалта группыг үүсгэсэн байгаа. Тэгээд линкийн бас удахгүй нөгөө энэ хичээлээ ингээд эрүүл амьдрах групп дээр оруулдаг шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө бичлэгийнхаа дор комментээр ингээд нөгөө юугаа Facebook-ийн группийн линкийг оруулж. Тэгэхээр энэ 2 хоногийн хичээлд оролцох хүсэлтэй хүмүүс маань тэр групп руу орох хүсэлтэй явуулахаар би хүмүүсээ ингээд очих юм аа. Тэгээд энэ хичээлээ ер нь бол Zoom-ээр явуулна. Тэгээд Zoom-ээр бид нэг 2 өдөр яаж одоо дотоод хүчээрээ илэрших юм те. Энэ онлайн талын мэдлэг мөн одоо яг практик дадал талаасаа бичилж хийх тийм зүйлсүүдийг өөр ингээд 2 зүйлийг 2 өдрийн юм хичээлийг багш нь бэлдсэн. Тэгээд өнөөдрийн одоо юунд маань энэ сургалтанд маань лекцэнд маань оролцож байгаа бүх хүмүүстээ баярлалаа.